Автомашины тоормсны наклаад сэргээн засварлах. Монгол орны эрдэс түүхийн эдийг ашиглан автомашины тоормсны наклаадын шинэ найрлага зохион түүнийг хийх аргыг томьёолсон. Туршилтаар Toyota Prius 20 маркийн автомашины тоормсны наклаадыг сэргээн засварласан. 2008 онд үйлдвэрлэгдсэн Toyota Prius 20 маркийн автомашины урд тоормсны систем тавьж туршсан. Туршилтын үед тухайн автомашины тоормсны систем хэвийн ажиллаж TRC, ABS зэрэг системүүдийн ажиллагаа хэвийн байсан. Наклаадны үрэлтийн коэффициент нь бусад 3 дугуйнаас өөр байсан бол алдаа зааж TRC, ABS системүүдийн анхааруулах гэрэл асах байсан. Мөн тоормсны урт ижил байснаар туршилтыг амжилттай болсон гэж үзсэн. Нийт 20 км зам туулж туршсан ба наклаадны илэгдлийн хэмжээ 1.6 микрометр байсан. Үүнээс үзэхэд ойролцоогоор 1.5 жил буюу 20,000 км гүйлтэнд ашиглах боломжтой гэж тооцоолсон. Энэхүү сэргээн засварлах аргаар бүх төрлийн хавчдаг дискэн тоормсны системтэй автомашин, мотоцикл, ундаг дугуй тээврийн хэрэгслүүдийн тоормсны наклаадуудыг сэргээн засварлах боломжтой болох юм а. Бид энэхүү ажлаа баталгаажуулан ашигтай загварын гэрчилгээ авсан.